Сайн байцгаана уу хүүхдүүд, өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээлийн сэдэв холимог нийлмэл өгүүлбэрийн онцлог. Хичээлийн зорилго өгүүлбэрийн олон хэв шинжийг ялган таних зорилготой хичээл байх нэ. За, холимог нийлмэл өгүүлбэр гэж юу вэ те? Бүтцтэй 3 ба түүнээс дээш энгийн өгүүлбэрийг багтааж өөр өгүүлбэр зүйн холбооны хэм маягийг гэр холбогдож байдаг. Хэлбэр ба утгын талаар нэгэн бүхэл болсон өвөрмөц хам бүтцийг бид нар холимог нийлмэл өгүүлбэр гэдэг. За, жишээлбэл хасаг тэрэгний хяхнах тутам лувсангийн сэтгэл уйтгарлаж хүрэн шарын хашигнах бүр түүний уур хүрнэ гэдэг өгүүлбэр байна. За, эхний өгүүлбэр болохоор угсруулах холбоотой, хоёрдугаар өгүүлбэр зэрэгцүүлэх холбоотой, дараагийн өгүүлбэр бол угсруулах холбоотой өгүүлбэр байна. За, өгүүлбэрийн ангиллыг сэргээн саны. За, энгийн өгүүлбэр гэдэг нь нэг санаа болон нэг үйл явдлыг илэрхийлдэг бол энгийн өгүүлбэрийг дотор нь цөм өгүүлбэр, цөм бус өгүүлбэр гэдэг. За, нийлмэл өгүүлбэр нь хэд хэдэн санаа үйл явдлыг илэрхийлдэг өгүүлбэр байдаг. За, нийлмэл өгүүлбэрийг дотор нь зэрэгцсэн нийлмэл, угсарсан нийлмэл, харилцаа угсарсан холимог нийлмэл өгүүлбэр гэдэг. За, холимог нийлмэл өгүүлбэрийн бүтц хэм маягийг авч үзье. За, 4 бүтц хэм маяг загвар байна, тодорхойлолттой жишээ байна те. Та бүхэн дэвтэртээ бичиж тэмдэглэж аваарай. За, олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр гэдэг нь олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэрийн захируулах холбоогоор бол бүтэж байдаг. За, багш нь ард нь бол жишээг нь бас тавьсан байна. Өгүүлбэрүүд нь шууд ба шууд бусаар холбогдож багтаасан мэт бүтц харьцаа бол үүсгдэг байна. За, өөрөөр хэлбэл гишүүн өгүүлбэр нь гол өгүүлбэрийн бүтцэд багтсан байж болдог байна. За, дараах 4 шинжийг мөн дэвтэртээ тэмдэглэж аваарай. За, олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр холимог нийлмэл өгүүлбэрийн хоорондын ялгааг багш нь бүтц болоод холбогдох арга гол санааг нь болоод тэмдэглэсэн байна. За, олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр бол 2 ба түүнээс дээш дид өгүүлбэр дээр нэмэх нь гол өгүүлбэр байдаг бол холимог нийлмэл өгүүлбэр нь захирах зэрэгцсэн бас өгүүлбэрүүдийн бол нийлмэл байдаг. За, зөвхөн захирах холбоосоор нөхцөлт үйлөх тодтогоо холбох нөхцөл гэх мэтээр холбогддог бол холимог нийлмэл өгүүлбэр нь бол захирах холбоос болон зэрэгцэх холбоос баа бөгөөд хийгээд агаад гэсэн нэр бол хосолсон байдаг. Гол санаа нь олон гишүүн өгүүлбэр нь бол бүх дид өгүүлбэрийн эцсийн гол өгүүлбэрийг тодтогч утгыг нь дэлгэрүүлдэг бол за, холимог нийлмэл өгүүлбэрээр нэгээс илүү төгсгөл буюу бие даасан санаа байж болдог байх нэ. За, анхаарал хандуулсанд баярлалаа. Хичээлийн дараах сурлаа бүгдээрээ ажиллаарай.